Яасан бэ? Хурдлаач ээ. Хүүхдүүд завсарлаа шүү дээ. Хурдлаач. Энд чинь тэгээ хурж байгаа юм уу? Хурж байгаа. Яг тав биз. Яа ч. Яасан цочоод байгаа юм уу? Гүүг. Чи яг надаас жоохон зүхтаад байна уу юу? Үгүй. За тэр яах байх вэ? Өгч. За. Гиснээс маргааш надад жоохон илүү мөнгө хэрэгтэй байгаа шүү. За. Чи аваад ирээрэй. Надад тийм их мөнгө байхгүй шүү дээ. Тэглээд би өдөр болгон ээжээс худлаа хэлж мөнгө аваад байгаа болохоор их болгож чадахгүй. Чи өгмөөргүй байгаа юм тий? Болно штэ, болно. Өгөхгүй ч болно. Гэтэ штэ. Чамайг сургуулаар дүүрэн хүнтэй үерхэж байгааг чинь зарлуул яах вэ? Бүр дээрээс нь үнсэлцэн, унтсан гэж зарлчихвал чи дахиж энэ сургууль дээр ирэхгүй байхаа тий. Чиний ганц нойлорч дэрийг ямар уддсан бэ? Маа цонхоо. Яасан чи? Яагаад ч юм уу? Удлаар. Хөөдөө. Би чам нэг юм хэлье. За. Чи хамгийн гол нь хинт ч хэлэхгүй гэж надад амал. Хинт ч хэлэхгүй. Хөөе. Би сүүлийн үед дээд ангийн янжгаагч дандаа мөнгө өгж байгаа. Яагаад? Чи янжгаагаас юу авцیں? Гэхдээ би юу ч аваагүй. Хамгийн гол нь намайг үргэж байгаа гэдгийг мэдээд тэгээд сургуулаар дөрөв худлаа цуу яриад хараана гэд намайг айлгаад тэгээд дандаа мөнгө аваад байгаа. Маргааш бүр их мөнгө авчир гэсэн. Одоо би яах вэ? Тэгвэл багш хэлээ л да. Нийгмийн ажилтан ч гэсэн хэлээ л да. Үгүй би чамайг хүнд битгий хэлгэж би чамд хэлж байгаа эцтэй. Айгүй бол хэлчих юм бол бүү юм болох үлгүй. Би ч хэлээж гээгүй л дээ. За би тэгвэл маргааш ээж өгсөн мөнгнөөс чамд илүүчлэнэ за. Гайгүй хаа. За явъя. Гэтэ та тэгээд хонхны эртээ бэлэн болцсон юм уу? Болцсон. Одоо хумсаа бодуулчих юм бол болоо. Сормос хэлчихсэн бааз тий. Хөө хэнэ. Гэтэ ер нь оюутан болохоор янз бүрийн тийм үе тийм дэлгэлт гэж байх уу? Үгүй байхгүй шүү дээ. Тэр чи одоо нөгөө дунд сургууль мургуулаа төгссөн хүмүүсээ болохоор манай ангид л авгаагүй. Чи яасан? Дэглэл хурж өрөөд байгаа юм уу? Гүйлдээ. Тэгээд үгүй яах вэ зүгээр тийм байдсан болов уу гэж сонирхол. Яг 10 жил тиймэрхүү юм хэлтэй. Гэхдээ хамгийн гол нь ингээ хүнд дээрлэхүүлээд тах юм бол хамгийн зөв шийдэл нь насан турш хүнд хэлэх гэж аахгүй. Нийгмийн ажилтнанд хэлэх, эсвэл 108 руу залгах. Тэгэхгүй октод ингээд хинд ч бити хэлээрээ за, хинд ч бити хэлээрээ за гэх. Тэгээ нөгөөт нь хөөрхөн амт нь сайн найз болохгүй л хинд ч хэлэхгүйгээл тас гүрийгээд тэгээ эцээ нөгөө найз нь хохироод дуусдаг байгаа байхгүй. Тэгэхээр нэгэндээ туслахын тулд өөртөө туслахын тулд насан турш хүнд хэлэх хэрэгтэй. Багш хэлээ л да нийгмийн ажилтан ч гэсэн хэлээ л да.